Хүүхэд бол юугаар ч үнэлэх аргагүй. Энэ хорвоод ганцхан хувь бүтээгдсэн давтагдшгүй гайхамшиг билээ. Хүүхэд болгон өөртөө асар их нөөц бололцоо агуулж байдаг бөгөөд альва хүсгэл юм бол хүсэлдээ заавал хүрч чаддаг хүчрхэг ертөнц юм. Харин эцэг эхчүүд бидний үүрэг нь хүүхдэд байгаа тэрхүү гайхамшиг бүрийг хөгжүүлэхэд нь туслах, түүнийг хүндлэх, дээд зэргээр төвчээртэй хандах явдал байдаг. Энэ нь хүүхдийн хүмүүжилд хамгийн чухал зүйл юм. Бидний дадал зуршил, бүр хэлсэн үг, өгүүлбэр бүхэн бяцхан хүүхдүүдийн маань ухамсарт үлдэж байдаг. Улмаар тэдний хүмүүжил ирээдүйн амьдралд маш хүчтэйгээр нөлөөлж байдаг байна. Хэрвээ бид хүүхдийнхээ ирээдүйн амьдралыг сайхан байлгаж, тэднийг зөв хүмүүжил, зөв төлөвшөлтэй хүн болохыг хүсэж байгаа бол та бүхэн одооноос хэлж ярьж байгаа бүхэндээ анхааралтай хандах ёстой боллоо. Эрдэмтэд хүүхдийн сэтгэл зүйн онцлогийг наснаас нь хамаарч үндсэн 5 үе шатанд хуваасан байдаг. Энэ нь хүүхдийг нэраа үеэс нь эхлээд насанд хүртэлх эдгээрийн хоорондох сэтгэл зүйн ялгаа болон шилжилтийн үеийн сэтгэл зүйн онцлогийг тусгасан байна. Ингээд тэгээс 3 насны хүүхдийн сэтгэл зүйн онцлог болон хүмүүжлийн талаар үзэгч та бүхэнтэй хуваалцъя. Хүүхдээ ер нь бол нэг ой хүртэлх за тэгэл 2 ой хүртэлх хүүхдээ үл их удаан хугацаагаар уцаарлуулахгүй байх бол шаардлагатай байдаг. Гэтэл зарим аав ээж за зарим хүүхэд асарж байгаа одоо асарагч нар бол тэр хүүхдийг уцаарлуулах энэ нөхцөлийг бүрдүүлээд өгчдөг. Тэгэнгүүт хүүхдэд уцаарлж, уурлаж, уйлах энэ рефлекс үйл ажиллагаа бол бий болоод идэг л та. Тэрний оронд хүүхдийг аль болохоор тэр уурлаад юм аль нэг юмыг авах гад тэмүүлж байгааг нь өөр нэг юмар сатааруулаад анхаарлын сарниулах маягаар тэр нөгөө муу зан үйлийг тавтамж, хөвшил, дадал болгохгүй байх арга бол хамгийн чухал арга байна. Жишээ нь одоо багш аав ээжийнхээ утсыг авах гэдэг байвал тийм ээ утсыг авчаад өөрөө оронд нэг хүүхдээ хөөрхөн сонирхлын татсан гялгар одоо зураг ч юм уу юу ч юм өгчих. Тэгэхээр тэр хүүхд бол тэр утас руу дайраад байх асуудал нь бол яг саарамжаад яваад өгч байна. Гэтэл байнга утсаа нөгөө өгөөж сурахчвал мэдээж хэрэг тэр гялгар юм чинь тоохгүй заавал нэг утсыг ч авах гэдэг шүү дээ. Тэгэхээр эхний 2-3 удаад утсаа оронд нь өөр юм өгөөл бариулчвал тэгэл тэр хүүхэд тэр утас руу тэмүүлэл утсыг наваад газар унгаагаал шидэл ингээд ах юм бол байхгүй болчихно. За тэгээд зарим одоо цагт бол хүүхдүүд одоо тэр утсаар чинь тоглож бас өөрөө хөгжиж байна. Зарим эцэг эхчүүд бол бүр хүүхдээ сатааруулахын тулд утсаа бариулаад нэгэд орхичин. Нөгөөх нь нөгөө дээр байгаа нөгөө дуурдаг хөдөлдөг тоглоомодоо тоглоод хараад одоо зугаацаад байж ах жишээт. Тэгэхээр орчин цагт бол энэ цахилгаан хэрэгсэл бол хүнд бол тодорхой утгаар сөрөг нөлөөтэй байна гэдэг нь одоо эрүүл мэндийн байгууллагаас байнга анхааруулж байгаа тохиолдолд аль болохоор бага наснд нь хүүхдийг тэр утас цахилгаан бараатай ойрхон байлгахын оронд нэг хөрхөн тоглоом. За яг ураад хайчна гэж зарим эцэг эхчүүд яагаад байгаа тэгвэл нэлээд тийм хатуулга сайн хэвлэлттэй ном аваад өгчихвөл тэгээд тэр номоо үзчихэл сууг тийм ээ. За яг зарим тодорхой нөхцөл байдалд бол нэг ой гарантай хүүхдүүд бол ном цаас урах их дуртай байдаг. Тэр бас өөрийн тэр хүүхдийн хөгжлийн юмтай холбоотой. Тэрийн бүр цааш нь гүнзгий тайлбарлыг бол бас их нарийн юм яригдах юм байдал тухайн яг хүүхдийнхаа нөхцөл байдал яагаад байгаатай хамааралтайгаар тайлбарлах өгөх боломжтой. Тэрнээс ерөнхийд нь хүүхд бол тэгээд ном ураад байгаа гэж хэлэх бол боломж бол байдаггүй л дээ. За ийм хямралын үед бол би тэгээд тэрийг хэн бий болгодог вэ гэхээр бид нэр бий болгодог. Заавал одоо чинь зарим эрдэмтэд бол заавал ийм хямралын үе хүүхд давна гэж үзээд идэг байхгүй. Зүгээр миний хувьд бол энэ олон жил ном зохиол харлаа бас одоо ажиглалт судалгааны байдал бас тодорхой нэг дүнэлтэнд хүргэсэн. Тэр нь ямар дүнэлтэнд хэрэг хэрвээ хүүхдийн сэтгэл зүйн онцлогийг хөгжлийн онцлогийг харгалзаад эцэг хасран хамгаалагчид сургууль хүмүүжүүлэгчид зөв харьцаад явуул заавал энэ хямралтай үеүүдийг давах албатай юм уу гэдэг дээр бас зарим эрдэмтэд тийм биш байж болох юм гэдэг санал төвшүүлдэг. Тэр бас магадгүй тийм одоо заавал хямралыг даваад ах албатай биш юм даа л гэж үзэж байгаа. Ер нь хүн насны хөгжлийнхөө явцад зөв эргэл хандлагуудыг өөртөө бий болгоод авчвал заавал хямраал ингээд ах албатай биш. Заавал хямралын үеүүдийг давах ёстой ч биш л тий. Нэраа үе. Нэраа хүүхдэд хамгийн чухал зүйлийн нэг бол итгэл юм. Энэ нь нялх хүүхдийн хөгжлийн үндсэн хэрэгцээ гэж ойлгож болно. Хүн амьдралынхаа эхний 7 хоногудад бий болоод сэтгэл зүйн хувьд эрүүл хүн болох анхны суурь нь тавигддаг байна.
Өөрөөр хэлбэл нялхас эрүүл өсөж бойчхоос гадна сэтгэл зүйн төлөвшил нь бие даасан. Итгэлтэй насанд хүрэгч болоход энэхүү эхний 7 хоногт түүнийг хүлээн авсан ертөнц асран халамжлах хүний харилцаа шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг болохыг эрдэмтэн судлаачид тогтоожээ. Хэрвээ найдвартай, халамжтай хүмүүсээр хүрээлэгдсэн бол уг орчноосоо мөн тийм л харилцааг суралцаж, итгэл химээх суур мэдрэмж нь төлөвшин хөгждөг байна. Нялх наснда итгэл найдварын буюу хайр инхрийлэл, халуун дулаан тогтвортой харилцааны хэрэгцээнд хангагдаагүй хүн өөрийн тухай төсөөллөө олж чаддаггүй байна. Үүнийг бие саатал буюу өөрийгөө алдсан, өөрийгөө хүлээн зөвшөөрөөгүй хүн гэдэг. Үүний үр дагавар нь насанд хүрсэн хойноо бусдын анхаарлыг татах, өөрийгөө бусдаас дээгүүр тавих, хит төгс төгөлдөрлөө тэмүүлэх, бусдад өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэхийн тулд ер бусын онцгой хүний дүрд тоглох, мөрөөдөх, эсвэл хэн нэгэнд хитэх хайр халамж үзүүлэх, эсвэл төдий чинээ бусдаас хүсэх гэх мэт зан үйлээр илэрдэг байна. За тэр зоргоор нь хорхидог бол энэ Европын орнууд бол бас илүү их явж байна. Жишээ нь одоо нэг ойтой хурж байгаа ч юм уу ингээл хүүхд мүлхэж явж яхад нь тэгэл тэрийг бол олон нийтийн газарчгэл тэгэл орхиод л тэр нь мүлхөөд л тэр шалан дээгүүр нь ингээл л одоо явж л байх жишээтэй. Уйлжээвэл уйлуулад л тэгэл байж ах жишээтэй. За зүгээр яг миний одоо ерөөхдөө ажигласан судалгаа амтраас хараад тэр бодит амьдрал дээр ч гэсэн дүүнэрийн хүүхэд өөрийн хүүхдүүдийг хараад ингэж яхад хүүхдийг их удаан хугацаагаар уйлуулах нь яг зарим тохиолдолд бол эмчнэр бол уушгинд сайн л гэдэг л дээ. Одоо булчингууд бас гэдэсний булчингууд ажиллах энэ төр гэдэг энд сайн л гэдэг. А гэхдээ хүүхдийг их уцаарлуулах байдлаар уурлуулах нь хүүхдийн мэдрэл сэтгцэд тийм их зөв эерэг нөлөө биш гэж бол боддог. Тэрийг заавал саармжуулаад өөр юм руу анхаарлыг шилжүүлж ингэж 50 байдалд оруулаад ингээ явуулчих. Тэр нь нөгөө тэгэхэр чин тэр хүүхд чинь одоо хөвшил тогтно шүү дээ. Ямар нэг юм руу уцаарлаад ингээ явж ирснээр тэрийг сатааруулах. Нэг том одоо болцоод ямар нэг юм руу хорхоосоод ингээд зүтгэж ирснээр гин тийм би чи ингэж болохгүй шүүгээд өөрийгөө сатааруулж хаах ийм рефлексийн юм бол үүсчих учиртай л гэж үздэг. Тэгээд тэр бол зөв юм болов уу гэж бодож байгаа. За тэрнээс уйлвал уйлжлээ гэдэг ингээд дураар нь зоргоор нь орхино гэдэг бол их тохиромжтой юм. 1-2 нас хүртэлх хүүхдийн сэтгэл зүйн онцлог. Энэ насны хүүхдүүд нэг үйл ажиллагаанд 15 хүртэлх минутыг зарцуулдаг байна. Тэд болохгүй гэдэг үгийн утгыг энэ үеэс эзэмшиж эхэлнэ. Юм төшиж заримдаа чөлөөтөө бие дааж явж эхэлнэ. Энэ наснаас эхэлж хүмүүстэй дотн байх хүсэл эрмэлзэл бий болж ахмадтай харьцахдаа сэтгэл нь маш их хөдөлж баярлдаг байна. Хүнийг харахгүйгээр юмыг барьж авахыг оролдоно. Ахмад хүмүүсийн хөдөлгөөнийг дуурайж хийнэ. Тоглоомоо гартаа барьж аваад хүүхэд маш их баярлаж сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлж эхэлдэг байна. Нэг наснаас өмнө хүүхэд баярлахдаа сэтгэл нь хөөрч, шулганж байсан бол нэг нас хүрснээс хойш аав, ээж, эмээ, аав, өг гэх зэрэг 8-аас 14 идэвхтэй үгийг яриандаа ашиглаж хэл ярианд хөгжих анхны суурь нь тавигддаг байна. Энэ наснд хүүхдийн идэвхтэй үгийн сан хурдан нэмэгдэж 30-аас 40 үгэнд хүрсэн байдаг тул хүний хэлж байгаа үгсийг ойлгож хүнтэй чөлөөтэй ярьж эхэлдэг байна. Одоо цагийн эцэг эхчүүд чинь нөгөө нэг хүүхэд дөнгөж төрөнгөт эмчнэр ч гэсэн одоо ингээд хүссэн цагт нь хөхүүлэл гэдэг шүү дээ. Одоо хүссэн цагт нь хөхүүлгээд энийг би бас нэг сөрөг нөлөөтэй байж магадгүй. Орчин цагийн хүмүүсийн өөрийгөө хянаж чадахгүй байгаагийн нэг одоо физиологийн үндэс нь бол энд байж магадгүй гэж боддог. Яа тэр чинь дөнгөж бид нарыг одоо залуу ахт бол хүүхдэд төрүүлээл тодорхой цаг хугацаанд хөхүүлээл ингээд нэг амьдралын химнэл бий болоод байдаг. Ерөөсөө бидний энэ ертөнц бол химнэлт ертөнц. А гэтэл тэр химнэлтэй байдлыг бол алдагдуулсан ийм процесс бол бас одоо цагийн хүмүүсийн зоргоороо дураараа байх тэр зан үйл бас тодорхой утгаар нөлөөлж иж магадгүй. Энийг бол судлаж тодорхойлох хэрэгцээ байж болох юм аа гэж. А гэтэл зарим эрдэмтэд бол үгүй тийм биш. Одоо хүн ер нь л өөрийнхөө ингээд зоргоороо байж хөгжиж өөрийгөө бүтээх хэрэгтэй гэж. За энэ хандлагыг бол бид бас үгүйсгэж болохгүй хэдий ч хит одоо чөлөөтэй тавих нь би нийгмийн дотор хүн бие авч явахд бол ер нь сөрөг нөлөө үзүүлэх байх гэж бодоод байна. Тэгээд ер нь 1-3 настай хүүхдтэй айлууд бол хүүхдтэй айл болохоор уйлуулахгүй байх, амгалан таймах, хоол өгөх юм аа бодоод байхаас биш. Энэ хүн бол ирээдүйд одоо тийм зан чанартай, бие даасан, одоо хүнлэг инэрэнгүй юм хүн болно болохгүй гэдэг асуудлыг бол ярьдгүй. Өө энэ одоо жоох юм чи юугаа мэдхгүй гээл. Тэгэл хажууд нь байлгачаал хоорондоо ярилдэгч үйдэг юм уу тийм ээ. Одоо хажуудаа байлгачаал
архиа ухч байдаг юм уу, ийм үзэгдлүүд байдаг. Энэ нь тэр хүүхдэд бол тэр хүүхдийн оюухан тархинд бол хальсанд би бууж идэг гэж боддог л доо. Ерөн зарим эрдэмтэн ч тэгж үздэг. Тийм учраас хүүхэд гидсэнд л одоо олдлоо тэгэл тэрнээс эхлээл одоо яаж амьдралын зөв хэмнэл эерэг одоо хандлагыг бий болох уу гэж залуу эцэг их тэр эцэг ихийг тойрон хүрээлж байгаа өвөө эмээ ах эгч нар нь бол энэ асуудалд анхаарах хэрэгтэй. Бид бол тэгдэггүй тоодоггүй. За ялангуяа орон нутагт бол одоо тамхи их татдаг. Жижигхэн одоо Монгол гэр дотроо байна. Тэгэл нөгөө ялхал үйтэй хүүхдэн тэнд унтчил яадаг. Наан одоо болох хүн юм уу эсвэл өвөө тамхиа татаад л сууж л яадаг. Тэгэл нөгөө жоох хүүхдээ чинь хордуулах ажиллагаагаа шууд төрсний дараагаас эхлээд л хийж идэг. Энэ зан үйл насан туршидтын зан үйлийг бол бас нэлээд анхааруулах ийм хэрэгцээ байдаг юм да. 1-2 нас хүрээд хүүхэд чөлөөтэй сайн явдаг. Хоолны үед бие дааж халбгаа барьж, хоол идэхийг оролдох ба зураг дээрх зүйлийг таньж заана. Хүний яриаг ойлгоно. Энэ насны хүүхдэд энэ юу вэ? Энэ хэн бэ гэсэн асуулт үндсэн асуулт нь болдог байна. Хүүхэд өөртөө чинь хамт тоглохыг хүсдэг. Зарим юмсын хэмжээ, хэлбэр дүрсийн ялгааг мэдэж эхэлдэг байна. 1-2 нас хүрээд хүүхэд уур уцаар дур хүслээ илэрхийлж эхэлнэ. Энэ насыг шилжилтийн нас гэнэ. Хүүхэд бие даах гэж уурлаж уцаарлана. Энэ наснд хүүхэд юм болгонд хүрэх гэж оролдоно. Тэр үед нь эцэг их нь болохгүй зүйлийг нь хурааж авах буюу болохгүй өгөө гэдэг үгийг хэлэхэд хүүхэд эсэргүүцэж эхэлдэг байна. Энэ насны хүүхэд эсэргүүцлээ чанга хашгирах, газар унах, хөл гараас савчгаар илэрхийлдэг. Энэ бүгд гэр бүлийн харилцаа хүмүүжлээс шалтгаалдаг байна. Энэ үед эцэг их хязгаарлагдмал орчинд хүүхдээ эрх чөлөөтэй байлгах, өөртөө төсвөртэй байхыг хичээх хэрэгтэй. Эцэг их нь хүүхдийнхээ онцлогийг мэдэж авсны дараа та хүүхдтэйгээ хэрхэн харьцах, яаж хүмүүжүүлэх талаар бодож эхэлдэг. Тэгвэл та бүхэн доорх зорилгыг тавьж ажиллах нь чухал юм. Та хүүхдийн эрүүл мэндийг бэхжүүлэх, түүний биеийг чирэгжүүлэх, үндсэн хөдөлгөөнийг хөгжүүлэх тал дээр анхаарах хэрэгтэй. Мөн бие дааж өөрийгөө үйлчлэх ба цэвэр нимба дадал хэвшил суулгана. Хүүхдийг ойр орчных нь хүүхдүүдтэй танилцуулж тоглуулах. Хүүхдийн үгийн санг нэмэгдүүлэх ба зарим үгийг хүүхдэд тайлбарлаж өгөх хэрэгтэй. Зарим юмсын шинж чанарыг танилцуулж, нэрлүүлж сургана. Хүүхэд ширээн дээрх тавхтаа чихрийг хараад шууд гараас харваадаг. Авч чадахгүй бол үлмийгээ өргөнө. Дараа нь сандал 50 дөрөөлнө. Зогсчоод баясаж байгаа хүүхэд бол харж байна уу? Би өөрийн бие махбодоо жолоодож чадлаа хэмээн бахархан хэлж байгаатай адил юм. Энэ үед эцэг эхийн урамшуулал нэн чухал үүрэгтэй. Хүүхдийнхээ анхны бүх зүйлийг дэмжиж, урамшуулж, алгаа тосон дэмжих нь эцэг эхчүүд бидний хүүхдээ хүмүүжүүлэх нэгэн чухал арга юм. За 0-3 насны хүүхдийн хүмүүжил төлөвшлийн асуудалд бол эцэг эхчүүд анхаарлаа хандуулахын зэрэгцээгээр төрийн одоо үйлчилгээний байгууллага болох цэцэрлэгийн багш эрхлэгчнэр бол анхаарал тавьж явж байна. Манай орны хувьд өнөөдөртөө. За тэгээд энэ 0-3 настай хүүхэд гэдэг маань өөрөө агуу их том ертөнц байдаг. За юуны өмнө эцэг эхчүүд бид бол хүүхдээ эрүүл, саруул, бие ялдартай, сэтгцийн хувьд эрүүл байхад нь илүү их анхаардаг. За энэ үүднээсээ бол асарж, совилох, хоол ундуу өгөх энэ асуудалтаа бол түлхүү анхаарад харин хүүхдийн ирээдүйдээ хэн болох уу, ямар хүмүүжил, ямар одоо зан төлөвтэй хүн болох уу гэдэгт бол анхаарал жаахан бага хандуулаад байдаг тал бол байдаг гэр бүлийн хүрээнд. Гэтэл 16-7 настайдаа ямар хүн байх вэ гэдэг нь бол бас энэ 0-3 насны хооронд бол шийдвэрлэгдэж байдаг. Тийм болохоор эцэг эхчүүд энэ наснд нь хүүхдээ зөв одоо төлөвшил зан характертай болоход нь анхаарлаа хандуулж байх хэрэгтэй байдаг. За энэний хамгийн гол үндэс нь одоо юу байдаг вэ гэхээр хүүхдийг хайрлах, энэрх, хүүхдтэй одоо ярилцах, харилцах энэ одоо арга зөв их чухал байдаг л да гэр бүлийн хүрээнд бол. Цэцэрлэгийн хүрээнд бол энэ ажлыг угаасаа мэргэжлийн хүмүүс мэргэжлийн төвшөнд бол зохион байгуулад явдаг. За энэс ийм учраас эцэг эхчүүд бол цэцэрлэгийнхаа байгууллагын сургууль хүмүүжүүлэгчтэй хамтран ажиллаж хүүхдээ эрүүл саруул зөв хүмүүжил, зөв төлөвшөлтэй болоход нь бол илүү анхаарах хэрэгтэй байдаг юм аа. За тэгээд энэ
0-3 насны хүүхэд маань их олон үе шат болгож эрдэмтэд бол ангилсан байдаг. За ялангуяа 0-1 сард хүүхэд ямар байх вэ гэдэг бол их чухал. Энэ хугацаанд нь хүүхдийн асаргаа, сувилгаа, ээж нь өөрөө хөхөөрөө хооллох, их нь өөрөө тайван байх, гэрийн орчин их тайван байх энэ асуудал бол туйлын одоо чухал байдаг. За мэдээж хэрэг хүүхдийг энэ 3 хүртэлх наснд нь зөв хөгжил, хүмүүжил, төлөвшөлттэй болгоход анхаарахын нэг том асуудал нь бол төлөвлөгөөтэйгээр хүүхэд төрүүлэх асуудал байдаг. За гэтэл манай залуу гэр бүлүүд бол төлөвлөгөөтэй төрүүлэх асуудал дээр анхаарал муу хандууснаас болоод хүүхдийн гидсэнд олдсон үеэсээ эхлээд ээж нь одоо сэтгэл зүйн хувьд тайван биш байх, эсвэл хоол хүнсээр дутагдах ч гэдэг юм уу. За аав нь энэ үед бас анхаарал халамж муутай байх, эсвэл бүр аав байхаасаа татгалзах зэрэг асуудал нь хүүхдийн одоо сэтгцийн хөгжилд бол бас тодорхой утгаар нөлөөлдөг гэж үздэг. Тийм учраас манай залуу шууд гэр бүл болж үр хүүхдтэй болёо гэж бодож байгаа бол төлөвлөж амгалан тайван байлгах үүднээс асуудал хандах хэрэгтэй. Мөн хоёр үеиндээ одоо ихтгэл найдвартай, хайр одоо хүндэтгэлтэйгээр хандж явах энэ асуудлыг бол анхаарах хэрэгтэй. Энэ бол 0-3 настай хүүхдийн сэтгцийн хөгжлийн одоо суур ойлголт нь байдаг. За зүгээр эрдэмтэн Америкийн нэгдсэн улсын сэтгэл судлаач Эриксон хэлэхдээ ер нь энэ 3 хүртэлх насндаа бол хүүхэд амьдралд итгэхүү эсвэл үйл итгэхүү гэдэг ийм мэдрэмжийн зөрчлийн үе гэж бол авч үздэг. Энэхүү зөрчлөн тэр миний саяны ярьсанчлангаар хүүхэд гидсэн байх үеэс эхлээд хүүхдийн тэр 3 хүртэлх наснд одоо хамааралтайгаар бол асуудлыг бол ярьж идэг ийм учиртай юм аа. Тэгэхээр хайр инэрл бол хүүхдийн цаашдын зам төлөвийн их суур ойлголт нь байдаг. Ийм учраас гэр бүлд бие биений хүндэтгсэн харилцаа бий болгох, хүүхдэд одоо хайрлж асрах, за хүүхдэд зөв төлөвшил бий болгоход анхаарах энэ асуудал бол эдгээр асуудалтай холбоотой. За түүнээс гадна одоо дорн дахны ард түмэн бол 5 хүртэлх насны хүүхдэд хан хүүмэд хайрлаа гэсэн байдаг. Энэ нь л нөгөө л тэр хүүхдийн яг зөв зан төлөвтэй, эерэг зөв зан чанар нь хөгжөхөд тэр хүүхдийн одоо хайр инэрлийн орчин ямар байсан бэ гэдгээс ихээхэн хамааралтай байдаг. Ийм учраас Монголын ард түмэн бол хүүхдээ бүүвэн дуугаар өсгөдөг. Бүүвэн дуу сонсож өссөн хүүхэд бол энэрэнгүй хүмүүнлэг зан чанартай болох суур тавигддаг гэж манай ард түмэн үздэг. За тэгээд ард түмэн ярьдаг л да бас нэг нас бийдгүүцсэн хойно бас нэг элдв зан гаргах муу үйл хийж байгаа энэ хүнийг аргагүй дээ. Тэр маань одоо бүүвэн дуу сонсоогүй ингэж нэгвэр хэлбэл их нь одоо багт нас барсан ч байдаг юм уу. Тэгээд өөр хүний асрамжинд хүн болсон учраас энэ хүн бол зан үйл нь одоо голдолтой байна гэсэн утгыг бол манай ард түмэнч бас ярьдаг. Ийм учраас 0-3 настай хүүхдийн гол одоо арга зүйн энэ байдаг бөгөөд за энэ дээр бид нэр мэдээж хэрэг хүүхдэд зөв асрах, зөв сувилах, эрүүл бие билдэртэй болгоход нь түлхүү анхаарах хэрэгтэй. За дээрээс нь сэтгцийн эрүүл мэндэд нь маш их анхаарах хэрэгтэй байдаг. 2-3 настай хүүхдийн сэтгэл зүйн онцлог. 2 настай хүүхдийн идэвхтэй үгийн сан 300-аас 400 болно. 2-3 нас хүртэл хүүхдийн үгийн сан идэвхтэйгээр нэмэгддэг байна. Энэ юу вэ? Энэ хэн бэ гэсэн асуултыг тавина. Үйл үг, нэр үг, тэмдэг нэр, төлөөний нэр зэргийг эзэмшиж, богино хэмжээний өгүүлбэрээр чөлөөтэй ярьж эхэлдэг байна. Асуулт тавьж эхлэн гэдэг нь хүүхдийн оюуны хөгжил сайн байна гэсэн үг ажээ. Энэ үедээ хүүхэд харандаа атгаж зураас зурж эхэлнэ. Урьж байгуулах тоглоомоор юм урьж тоглохыг оролдоно. 2-3 насны хүүхдийн ярианд харилцааны нэгэн хэрэглүүр болж өгдөг. Эргцүүлж эхэлнэ. Энэ үед ахмад хүмүүс хүүхэдтэй харьцах харилцаагаа өөрчлөх, хүүхдэд хандах хандлагаа өөрчлөх шаардлагатай. Хүүхэд хаана, хаашаа, хаанаас, хизээ зэрэг зөв чиг хугацаа заасан асуултыг тавина. Энэ насн дээр хүүхэд асуулт тавихгүй бол хэл ярианы хоцрогдол гарч болзошгүй юм. Энэ наснд хүүхэд тоглоомоор идэвхтэй тоглож нааддаг. Насанд нь тохирсон олон төрлийн чанартай, хоргүй, аюулгүй тоглоом авч өгөх шаардлагатай. Энэ үед нь номонд сонирхолтой болгохын тулд зурагтай ном авч өгөөрэй. Эцэг их өдөр бүр цаг гаргаж хүүхэдтэй ном уншиж өгөхийг зөвлөж байна. Энэ нь хүүхдийн хэл ярианы хөгжилд ихээхэн том үүрэгтэй юм.
2-3 настай хүүхдийн үгийн санг нэмэгдүүлэх, ярианд сургахад ном хамгийн том үүрэгтэй. Зураг дээр байгаа зүйлийг зааж асууж эхэлдэг. Энэ үед эцэг эхчүүд анхааралтай хандаж, тайлбарлаж өгөх хэрэгтэй. Хүүхэд хэдэн ч удаа асууж болно. Харин та төвчээртэй хариулах хэрэгтэй. За сэтгцэн эрүүл мэндийн сэтгэл хөдлөл хэл ярианы хөгжлийн асуудалд илүү анхаарах бас нэг үзэгдэл нь яагаад энэ анхаарах хэрэгтэй вэ гэдэг ингээ аваад үзэхэр зэрэг хүүхэд бол зарим хүүхэд одоо бол нэг ой хүрээд хэл ярианд одоо хэлээд яриад эхэлчихэж байна. За ерөнхийдөө дунджаар нэг 1.2-оос 1.5 настай бол хүүхэд яриад эхэлдэг. За энэс өмнө бас зарим хүүхэд ярьдаг, хойжуу ярьдаг. За энэ дээр бол яг тийм байх учиртай гэж ингэж тогтсон хатуу ойлголт бол бас баримталж болдгүй юм. Жишээ нь хүүхэд 4 хүртэл насндаа хэлд орохгүй байвал мэдээж хэрэг эмчит хандаа зөвлөгөө авч, сэтгэл зүйчид хандаа зөвлөгөө авч болох хэдий ч энэ хүүхэд 4 хүртлээр ярьсангүй гэдэг нөгөө хэл ярианы одоо хөгжил суул юм байна гэж ойлгож бол бас болохгүй, зүгээр тодруулах хэрэгтэй. Хожуу бүр 5 настайдаа ч хэлд ордог юм тохиолдол байна. За энэ бол хэл ярианд орно гэдэг маань хүүхдийн хөгжил төлөвшил, тэр сэтгцийн хөгжилд бол асар их үүрэгтэй байдаг. Ийм учраас хүүхдтэйгээ харилцсан, ярилцаж байх асуудал бол туйлын чухал байдаг энэ наснд. Ойлгохгүй юмаа гэдээ орхиод байж болдоггүй. Харилцаа ярих, тоглох. За ер нь залуу аав ээж зав их муутай байдаг. Тэгэхээр зав гаргаад хүүхдтэйгээ өдөрт нэг 15 минут л одоо тоглох юм арга замыг бол залуу аав, залуу ээж нар одоо тодорхой утгаар гаргаж явах хэрэгтэй. За ээж нар бол ер нь гаргаад байдаг, аав нар их ховор гаргадаг. Тэгэхээр аав одоо ялангуяа хөвгүүдийнхээ хүмүүжлэлд анхаарч тоглох тухай асуудал бол их чухал байдаг л да энэ насанд. За тэгээ хүүхдэд мэдээж өнгөтэй ном, зураг, тоглоом одоо авч өгөх асуудал бол их чухал байдаг. За тэгээд хүүхдийг ярьж чадахгүй маа гэдээ орхиод байлгүйгээр өнгөтэй ном одоо орчин цагт бол комиксууд гэл их олон ном гардаг болж тийм ээ. Тэрийг одоо ашиглаад хүүхдтэй зургийг харуулад яриад тайлбарлаад өгөх юм ажиллагаа бол гэрийн хүрээнд, гэр бүлийн хүрээнд бол хийж явах ийм хэрэгцээ шаардлага бол байдаг. Энэ нь хүүхдийн цаашдын өсөлт хөгжилтөнд туйлын чухал байж байгаа. За энэ насны хүүхдүүдийн хөгжлийн одоо том чухал үзүүлэлт нь бол энэ тоглоом байдаг. За үүнээс гадна дуу хөгжим сонсох асуудал бол бас их чухал. За орчин цагт бол хүний зүүн, баруун тал бөмбөлгийг одоо хөгжүүлнэ гэдэг асуудал их ярьж байгаа. Ийм учраас хүүхдийг бол хөгжүүлэхдээ хөгжим, дуу, аялгау сонсгох асуудал их чухал байдаг. За энийг бүр эмчнэр зөвлөхдөө ээжийн эцэнд хүүхэд байхад ээж хөгжим сонсож байгаа. Сонгодоо хөгжим сонсож явах тухай асуудлыг ярьдаг. За дэлхийд дахна Моцартын үзэгдэл гэж асуудлыг бол ярьж байгаа. Тэр нь одоо ихийг жирэмсэн багт нь хөгжим сонсгох. За цаашлаа түүх төрсний дараагаар одоо 1 ой хүртэлх наснд нь энэ хөгжим сонсгох, 3 хүртэлх наснд нь бүр систем дараалалтайгаар хөгжим сонсгох. Ингэснээрээ хүүхдийн одоо их тархины гадарт байгаа мэдрэлийн эсвүүд өсөж хөгжих. Энийн цаашдаа хүүхдийн зан төлөв, хөгжил төлөвшөлт бол эерэг нөлөө үзүүлж байгаа гэсэн олон улсын практик бол байж байгаа. За манай оронд ч энийг одоо зохион байгуулж хийж хэрэгжүүлж байгаа юм бас хувь хүн байгууллагууд бол байж байгаа. 2 настай хүүхэд өмнө дуулууртай байсан бол зөрүүд байдал гаргадаг байна. Энэ насны хүүхдийн хамгийн дуртай үгүй гэдэг үг бий болно. Тэд юм л бол үгүй гин. Хоолоо идэхээр үгүй. Миний хүү наашаа ир гэхээр үгүй. Мань тоглоомыг ав гэхээр үгүй л гэдэг хариултыг өгдөг. Энэ нь бас ч гэж учиртай гинэ. Хэрвээ бид сайн ажиглаад үзэхэд эцэг их насанд хүрэхчдээс өөрт нь тулгаад байгаа тэр зүйлийг л хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байдал илэрч байг ажиглаж болно. Энэ нь чухамдаа түүнийг хүсэхгүй байгаа биш. Харин бусдын тушаах, тулгах, даалгахыг биелүүлэх дургүй байгаагаас тэр юм. Хүүхэд өөрийгөө бие хүн гэдгийг мэдэрч эхэлж байна гэсэн үг юм. Энэ насыг шилжилтийн нас гэж эрдэмтэд нотолсон байдаг. Чухам яаж нотолсон бэ гэвэл үүнээс өмнө насанд хүрэхчдийн хэлсэн бүгдийг үг дуугүй зөвшөөрдөг байсан. Харин одоо бол түүний эсрэг өөрийн хүстэй сөргүүлэн тавих болж байгаа. Энэ үед эцэг их хүүхдтэйгээ хандах хандлага өөрчлөх шаардлага гарч ирнэ. Тэгвэл эцэг их яах ёстой вэ? Тэднийг зөнгөөр нь орхих уу? Эсвэл хатуу зүрх гарган өөрийн үзэл дээр бат зогсох уу? Энэ тохиолдолд хамгийн шалгарсан арга бол хүүхдийнхээ анхаарлыг өөр тийш нь хандуулан өөр үйл ажиллагаанд татан оруулах явдал юм.
Хүүхдийг 2 настайд нь ямар нэгэн дэг журамд сургах ёстой. Энэ нь тун уян хатан байх ёстой. Хит хатуу шаардлага нь энэ насныхны тогтворгүй сэтгэлийн хөдөлгөөнтэй зөрчилдөг юм. Эцэг эхийн шаардлага нь нэг нэгнийгээ үгүйсгэж болохгүй. Энэ насны хүүхдийнхээ өөрийн сэтгэлээ чөлөөтэй илэрхийлэх боломжоор хангах хэрэгтэй. Энэ наснд хүүхэд баярлах, хөөрөх, уурлах, игдүүцэх, чанга хашгирах байдлаар илэрхийлнэ. Хүүхэд эсэргүүцсэн сэтгэлээ илэрхийлэхэд нь саад болох хэрэггүй. Харин түүнд ойлгуулах нь чухал ажээ. За тэгэхээр нэг ийм асуудал байгаа. Яг нь судлаачид үзээд 1 насны хямрал, 3 насны хямрал, 7 насны энтер гээд одоо хүүхдийн хөгжлийн үед бол тодорхой хямралууд тохиолддог гэж судлаачид тэмдэглэсэн байдаг. За энэ хямралууд яагаад тохиолдод байгаа юм бэ гэдэг асуудлыг бол эрдэмтэд судлаж үзээд бол хүүхдийн өөрийн хөгжлийн одоо явцад нь янз бүрийн нөгөө гадна орчны юм уу эцэг эхийн харилцааны саад тодгорууд үүссэнтэй төлхөө холбож үзэх. Эсвэл нэг одоо төлөв байдлаас нөгөө төлөв байдал шилжиж байгаатай холбож болвол энэ хямралууд бол үүсэж байна гэж үздэг л дээ. За ялангуяа 1 насны хямрал гэдэг дээр яагаад энэ бий болоод байна вэ гэхээр эцэг эхчүүд хүүхдийг яг л өөрийнхөө хүснээр байлгах га тгийг инг суу бос гэдэг. Гэтэл нөгөө хүүхэд маань өөрөө бас өөрийнхөө байх армилзалтай байдаг. Тийм учраас хүүхдүүд маань үгүй гэж өөрийнхөө одоо эсэргүүцэх. За тэгээд хэрвээ зөв хүмүүжил төлөвшлийн хэвшилийг одоо багч гисэн суулгаж чадаагүй бол өөрийнхөө дураар авах гэсэн юм авах. Сарваасан болгоно авах. Одоо нөгөө аав ээжийнхээ утсыг аваад ус руу унгаах ч юм уу. Тэр ус руу унгааж байгаа нь ухамсартай ухамсар тэр чи мэдэхгүй хүүхд юм чинь. Тэгээд тэгж байгаа тэр ийм зах хязгааргүй үйлдэлүүдэд хүүхдийг хэвшүүлснээс болоод энэ асуудал бас гарч ирдэг тал бий. За тэгээ 3 насны одоо 2 өнгөрөөл 3 нас орчимд бол бас хямрал үүсдэг гэж үздэг. Тэр нь яагаад тэгж яах вэ гэхээр энэ үед бол жинхэнэ хүүхд өөрийн биегээ олох гээд байдаг. Бие гэдгээ яагаад. Тийм ч учраас одоо 1-3 насыг бол би өөрөө гэж нэрлээд байгаа. Тэр би өөрөө гэдэг үе бол илэрж байгаа. Эхлээд бол аав ээжийнхэл аль нэг одоо салшгүй хэсэг нь мэт өөрийгөө мэдэрж ийснэ. Хүүхэд нэг ой өнгөрөөл 2 ой хүрээл ингээл ирэхээр би өөрөө л гэдэг. Би өөлөө идэн байл ингээд идэг тийм ээ. Энэ мэн нөгөө өөрийгөө бусдаас ааваасаа ээжээсээ би тустай юм гэдгийг мэдэрж байгаа мэдрэмжийн үе байдаг. За айхтар ухамсарлаад одоо би хүн төлөвшөх гэж байгаа үе гэж бол бас би тэлж болохгүй мэдрэмжийн үе байдаг. Тэгэхээр энэний нөгөө хязгаарлал хүүхэд өөрийнхөө халбгаар өөрөө идэх гэхээр нь өөр халбгаар идүүлэх ч юм уу өөр аяга шанганд хоолой нөх өөрийн суудаг газар суулгахгүй байх ч гэдэг юм уу. Иймэрхүү одоо байдлаас үүсээд хүүхэд өөрийнхөө байхыг эрмэлзэж зөөрөх. За ингээд одоо ялангуяа 3 ой хүрч байгаа хүүхэд бол салхинд хоёлаа цуг гарья гэхээр зэрэг үгүй би гарахгүй ч гэдэг юм уу те. Гих мэтлэнгээр одоо өөрийнхөө зан үйлийг илэрхийлж байгаа нь бол бидний зөв зохистой одоо харилцаа хүүхдийнхаа нөгөө сэтгэл зүйн байдлыг анхаарч харилцаж чадахгүй байгаатай л холбоотой асуудал юм л да. Сэтгэхгүй зохион бодохгүй энгийн хэлбэрүүд эрчимтэй хөгжих хамгийн тохиромжтой үе бол 3-6 насны хүүхэд юм. Хүүхэд хүмүүжил нэвтрүүлгийнхээ дараагийн дугаард 3-6 настай хүүхдийн сэтгэл зүйн онцлог болоод тэднийг хэрхэн зөв хүмүүжүүлэх талаар ярилцах болно.